Ер нь би та бүхний ил тод байгаа ч гэж хэлэх гээд байгаа юм л да. Засгийн газрыг одоо энэ харт амьгтад тэмцэж байгаа бүх хүмүүсийг албыг тийм ээ. Одоо олон нийтийн байгууллагад татах хэрэгтэй энэ ажилдаа. Тэгээ мэдээлэлээр сайн хангах хэрэгтэй. Тэгвэл одоо айлгээр хүүхэд ихэцэг тухай одоо анги хамт олон бол мэдэхгүй шүү дээ. Яг л ямар хор үнэлт юм бэ гэдгийг. Тэрийг одоо сайн сурчлан таниулах хэрэгтэй байна. За нөгөө талаар энэ одоо мансуурах харт амьд хэрэгэлсэн энэ гэмт хэрэг үлдэгдэж байгаа хэдэн хувийг эзлээд байна вэ? Энтэй холбогдоод хэр хэмжээний олон хүмүүс шүүхээр ороод ядаа эдэлж байна вэ? Гэсэн ийм л зүйлийг асуугаад байгаа юм л да би. За. Хэн хариулах вэ? Сандагсан дагав. За тэг 5 номер. За юуны улсын хэмжээнд сүүлийн 8 жилийн хугацаанд 29700 гэмтрэг бүртгэгдэн шалгагдсан. За үүний 1789 гэмтрэг нь бол харт амьд мансууруулах бодистой холбоотой гэмтрэг буюу нийт гэмтргийн 0.7% нь бол эзэлж байгаа. Сүүлийн 8 жил дээр. За 6 номер нэмж хариулъя. Номер. Нэмээд тодорхойл цагдаа ерөнхий газрын хуулийн хэлтсийн дараах орондоо авах зэрэг илтгэж байна. Хариултад нэмээд тодруулаад хэлэхэд мөн төрийн байгууллагын зүгээс цагдаагийн байгууллагын зүгээс энэ төрлийн гэмтрийг илрүүлэх мөрдөн шалгах чиглэлээр бол тодорхой ажил арга хэмжээ мөн засгийн газраас холбогдох ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа. Хамгийн гол нь бас нэг анхаарах зүйл бол хууль сахиулах байгууллага, хуулийн байгууллагуудын нэг хэлээр нэгдмэл ойлголттойгоор энэ төрлийн гэмт хэргийг эцэлэн шийдвэрлэх асуудал байгаа. Тухайлбал энэ төрлийн гэмт хэрэг шалгад шийдвэрлэгдээд прокурор шүүхэд шилжүүлсэн байхад шийдвэрлэгдэхгүй 3 жил, 4 жил болоод эхэндээ тухайн эрүүгийн хэрэгүүд нь нэг холбогдогчтой, хоёр холбогдогчтой байсан уу байвал одоо сүүлдээ шүүхээс хэрэг нь буцах, прокуророос буцах мөрдөн шалгах ажиллагаанд дахин гэмт хэрэг үлдэх гэх тухайлбал одоо бол 10 гаруй холбогдогчтой гэд хэргийн явц байдал холбогдч өшөө нэмэгдэх. Нэмээд хариулж 6 номер. 6 номер нэмээд хариулъя. Шүүхтэр хэргийг эцэлэн шийдвэрлэхэд бас нэг бодлоготой байх хэрэгтэй байна. Мөн одоо ялын хэмжээ 1-5 жил гэсэн байгаа. 1-5 жил 27 дээр шүүхээс практикт ихэнх тохиолдолд 1 жил буюу хамгийн доод санкцийг өгж байгаа. Энэ нь өөрөө энэ төрлийн гэмт хэрэгтэй төрийн зүгээс ялын бодлогын хэмжээнд оногж байгаа яш итгэл нь үнэхэрийн одоо нийц чинүүг уу юу гэдэг дээр бас анхаарч үзэх нь зүйтэй болов уу гэсэн үзэж байгаа. Яагаад гэвэл энэ төрлийн гэмт хэрэгүүд 80 гаруй дахин давтан үйлдэгдээд байгаад. Энд л их анхаарах, энэ төрлийн гэмт хэрэг дахиад цаашаа давтагдах, даамжрах ийм нөхцөл үүсэх шалтгаан бас анхаарах хэрэгтэй зүйл болов уу гэж бодож байна.